Хилийн чандах халахын аялалгуу өөрөөр хэлбэл өвөрдөгчдөд байгаа шилийн голын халахын аялалгуу за мөн одоо өмнөд байгаа халахын аялалгуунуудын талаар бусад аялалгуунуудын талаар барах амаа аялалгуу олон аман салбар амаа аялалгуунуудын талаар бол хилийн тоо баримт харьцуулсан судалгаа бол гарлаа. Үгүй сан нэг томьёо судлалын бүтээгдэхүүн зүйн салбарын хөгжиж гисэн ухаан бүтээгдэхүүний харьцуулалаар өөр бусад Азид орон дахны хэлний одоо бүтээгдэхүүний анхны гарал үүсэл түүний утгыг өнөөгийн хэрэглээтэй холбож түүний утга болоод хилцэн хэлбэрийг бол маш тодорхой жишээ баримтаар үзүүлж ирсэн бол анхаарал татж байгаа юм. Үүнээс гадна дараагийн зүйл бол үг хоорондын харьцаа ялангуяа хилцэн хэлбэрүүд дээр бол тоо баримттай мөн дэвшилтийн технологи харьцуулгыг хийсэн. Өгүүлбэр судлалын төвшөнд өгүүлбэрийн модулыг гаргаж мөн одоо харьцуулсан зэрэгцүүлсэн байдлаар өгүүлбэрийн судалгааг авч үзэж ингэж хийж байгаа нь тодорхой бүх салбарууд дээр ирж ирэх нь бол нэгэн зүйд орж ирж байгаа шиг харагдаж байна. Үгийн сан судлалын хувьд ялангуяа турк хэлнийг монгол хэлтэй харьцуулсан харьцаа өмнөх одоо уламжлалт одоо хилцүүн бичгүүдэд байгаа тэр хилцүүн боломжуудыг өнөөгийн одоо хэлтэйгээ харьцуулж ингэж гаргасан энэ зүйлүүд бол өгүүлбэрийн бүтэц өгүүлбэрийн гишүүдийн байр хэлний бодит хэрэглээ тулгуурсан судалгаанд тулгуурсан багтж байгаа юм аа. За монгол бичиг болон түүхэн бичгийн дурслын судалгааны хувьд бол уламжлалт одоо цагаан толгоноос гадна рүүний, барахмаа, за мөн дөрвөлжин, тод, дундад үеийн монгол бичгийн дуурсгал, Монголын нууц орчооны хэлний асуудал бол бас өргөн хүрээг хамарч байна. Түүнчлэн монгол хэлний тойл бичиг, зөв бичгүүд, тайлбарт бол зохиолын хэлний тойл нэг томьёоны судалгаа багтжээ. Техник технологийн нэг томьёо болон хиймэл оюуны систем нэг томьёоны гүйцэтгүүлгийг бол захим дижитал хүмүүрийн хүрээнд бол авч үзэх юм бол бас аль салбар дээр ялангуяа үгийн сангийн хүрээнд бол нэлээд шинэ юм болж байна. Монгол судлалын хөтөлбөрийн орчин үеийн нэг чухал чиглэл нь одоо захим хэл шинжилгээг бүх төвшөнтэй хэлний бүх төвшөнд харуулж байгаа. Өөрчлөн монгол бичгийн захим сан, монгол ярианы хэлний захим сан, хөгжил, хэлний хөмбөр, компьютераар нэг томьёо ялган таних хөгжил суурилсан хэл шинжилгээг асуудлыг бол нарийн одоо судалсан байна. За эндээс харахад манай залуу судлаачид итгэлийн чанарыг бол маш сайн эртнээс мэдэж чанартай, судалгааны үндэслэлтэй, тоо баримттай, бодит үр дүнтэй судалгаануудыг бэлдэж шинэлэг ийм сэдвтэй энэ дотор бид нар ийм зүйл ярих байхдаа таамагийг цоо шинээр маш шинэлэг сэдвүүдтэй байсан гэдгийг онцлоё. Бас нэгэн чухал онцлог зүйл маань гадаадын эрдэмтэд, гадаадын монголч эрдэмтэд маань залуу, дунд, ахмад байна монгол хэлээр төгс сайхан эзэмшиж монгол хэлийг бол сайдтар эзэмшиж байгаа нь бол бахархал төрүүлж байлаа. За гадаадын эрдэмтдтэй бол баян хүргье. Маш сайхан монгол хэлээр ярьдаг. Үүнээс гадна манай ахмад эрдэмтэд хүний нэр одоо Сумьяватар Мутагаш манай хамгийн ахмад эрдэмтдээс эхлээд дараагийн судалгаанд энэ санааг нь одоо ингээд авчхал зүгээр биш гэсэн зөвлөгөөнүүдийг цаг дотор тэр хор болгон дээр хилээд байгаа нь тэр арга зүгээ залуу үедээ харамгүй одоо тэр өгөх гэсэн залгуулах гэсэн ийм зүйл бол ахмад үеэс минь их гарлаа. Өөрийнхөө судалгаанаас харамгүй өгч байгаа ийм зүйл. За ахмад эрдэмтэд активчтай бас баяр хүргэе. Мөн энэ хуульд тодорхой шүүмжилмээр зүйл нь 5 ихтгэл оролцсонгүй. Энэ 5 тодорхой шалтгаантай байсан баг. Гэхдээ ганц нэг нь хураангуу дээр өгөөгүй нэрээ оруулчихсан ч юм уу ийм хариуцлагагүй хандсан зүйлийг дараагийн хурал дээр гаргамааргүй байна. Энэ зүйлийг бол одоо анхаарах хэрэгтэй юм аа гэж бодож байна. За ингээд ийхүү монгол хэл бол шинжлэх ухааны хэл болон хөгжиж байгааг бол үнэхээр сайхан харуулж байна. Монгол хэл утга зохиолын хэлнээс шинжлэх ухааны нарийн төгс босрохгүй хэл болон хөгжиж байгаа. Эрдмийн судалт үнэхээр шинжлэх ухааны хэлний үгүйсэд хэлж байгаа. Ингээд монгол судлаачтай эрдмийн ажилд өндөр амжилт хүсье. Хоёрдугаар салбаруудыг танилцууллаа. Баярлалаа. За